Зам тайврын осол хэрэгт сургуулийн өмнөх болон сургуулийн 0-16 насны хүүхдүүд ихээр өртөж амь нас эрүүл мэндээр хохирж байна. Тухайлбал ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүөх, гарцын тэмдэглэлгүй хэсгээр зам хөндлөн гарах, автобуснаас буугаад урдуур нь гарах. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг шалтгаанаас болж хүүхэд зам тайврын осолд өртөж байна. Өнгөрсөн амралтын өдрүүд 10 гаруй хүүхэд, өчтөр 7-14 насны 5 хүүхэд зам тайврын осолд өртжээ. Мөн хан улд өргөт 12 настай хүүхдийг автобус мөргөн хэргийн газараас зугтсан хэрэг гарсан байна. Тиймээс эцэг эхчүүд хандан сэрэмжлүүлэг хүргэж хүүхдэд тавих анхаарлаа нэмэх хэрэгтэйг анхааруулж байна. Түүнчлэн хүүхдийг зам тайврын ослоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн захиргаа, багш эцэг эхчүүдийн үүрэг оролцсон маш их гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм. Зам тайврын осол хэрэгээс хүүхдийг урьдчилан сэргийлэх нь ганцхан зам цагдаагийн ажил гэж ойлгодог. Энэ ажилд эцэг эх, багш нарын оролцоо чухал байгаа юм а. Автомашинд мөрөгдөх хүүхдийн тоо бол өдөрт 3-4, зарим тохиолдолд бүр 10 тохиолдол гарч байна. Тэгэхээр хамгийн гол энэ хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход нь эцэг эхчүүд бага насны хүүхдийг ялангуяа заавал хамт явж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Хоёрдугаар тэгвэл энэ сургуулийн насны хүүхдүүдэд эцэг эхчүүд одоо анхааруулах сэрэмжлүүлгийг өгч байгаа чи. За мөн одоо гуравдугаарт бол жолооч нар одоо хурдан хязгаарлаж явах шаардлагатай нь хотын төвд ялангуяа хүүхдүүд сургуулийн ойр орчим хурдан хязгаарлаж явах шаардлагатай байгааг анхаар сэрэмжлүүлье. Дүртэх мөн автомашин мөргүүлсэн гэх дурдлага цагдаагийн байгууллагад нийтэдгүй бүртгэдэг болсон байна. Дээрх байдал нь хүүхд бага насны хүүхэд замын хөдөлгөөний дүрм мэддэггүйгээс мөн түүнчлэн жолооч нар хурдан тохироод явдгүйгээс үүсэж байгаадаар хэлж байгаа. Түүнчлэн автобусаар хийсэн жолооч нарын дийлэнх хувь нь согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодсон үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар байгаамаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хандан хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэх. Түүнчлэн автобусаар хийсэн жолооч нар хандан арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэж байна.